Манайхан арилахгүй ч гэсэн Монголд наадмынхаа Монгол төрийнхөө зүлэг ногоон навжин дээрс гарч ир захистай тавьж байна. Тэгээд бас баяр наадамтай холбогдуулаад жижигхэн нэг тийм санал бодлоо хаалцмаар санагдав. Баяр наадмаас миний хамгийн үзэх дуртай хэсэг бол цол дуудах хэсэг багтаа. Баруун талын засвар сонсоо гэдэг ингээд нөгөөдөл нь сонслоо гэл ингээд. Энэ ингээд юу харагддгүү гэдэгтэр эндээс юу анзаарагддгүү, юу бодогддгүү гэдэгтэр энэ бүхний барилдаан бол магадгүй бүр маш их туйлдэрч хүртэл байгаа. Гэр биеэрээ үзэх юм уу, хүчээрээ үзэх юм уу гэдээ үзэж байгаа гэдэг. Маш том тулааныг албахаар ингээд хэлбэрчилсэн тэр тулааны хүч чадлыг энгийн ард түмний үед, энгийн дайн тулааны бос үед ч гэсэн ард түмнийх нь оюун санаанд нь хадгалж үлдээх тэр ирч хүч сууцал цог хэмрийн ард түмэнд нь өөрт нь хадгалж үлдээх гэж хэлсэн тэр зүйл тэр баяр наадам бол болж байна. Тэр ингээ ахуйд нь шингээсэн, амьдралд нь шингээсэн тэр зүйл болж таарч байна. Тэгээ тэрний хамгийн оргил хэсэг нь тэр сая минут цол дуудсан хэсэгтэй байхгүй. Хүмүүс л яг нэг юм цол дуудах ажил ингээл явж л байдаг шиг тийм байдлаар ингээ ханддаг. Уг нь бол энэ чинь нэг эхлээ цол дуудаж ийн гэдэг чинь за зүгээр баруун талын засвар сонсоо гэж бодох юм бол тэр нөгөө цэргийн жанжингууд одоо юу гэдэг нь дасгалжуулагч жанжингуудын хооронд тулаан болж байгаа шиг байна. Чиний баатар илүү хүчтэй вэ? Миний баатар илүү хүчтэй вэ? Ард түмнийхээ цусыг урсгахгүй, олон хүн зоохгүй зүгээр баатруудын хоорондын тулаанаар шийдчих. Манай баатар ийм хүчтэй, ийм эрдэмтэй чадaltaй гэдээ дуудаж байгаа юм шиг тийм байдлаар ингээд анзаардаг нэг. Нөгөө талдаа энэ дуудлага байдаг. Бүх одоо ахуй соёлд байгаа бүх зүйлүүд дуудлага, ерөөл, магтаал тийм зүйлүүд байгаа байдал анзаардаг. Тэгээд юу гэж нөхдөр нэг нутгийн дуудаж чинь, эцэг эхийн дуудаж чинь, отог омгийн дуудаж чинь. За тэгээд нэг тэр аймгийн, тэр сумын, тэр хшууны тэр гэдэг ингээд одоо юу гэдэг ард түмнүүдийн ингээд бүгдийг дуудаж байгаа. Тэгээд магадгүй зүгээр ингээд бодоход бол нэлээд эрт үед бол энэ уул усны эзэдийн, тус савдгийн одоо тэнгэрүүдийн бас давхар дуудагдаж ирж тэр яг цол дуудаж байгаа хагшинд энд нэг бүх одоо нутаг бас одоо орог удам өндөр тэнгэрүүд өвгдөөцтэй холбоотой бүх одоо тэнгэрүүсүүд нь юу гэдэг те эзэдүүд нь уул усны эзэдүүд нь тус савдгууд нь ирээд байна гэж сонсож байгаа хэрэг. Сонсдгийн байна да гэж бодгдсон юм зүгээр. Тэгээд тэд нар ингээд бас нэг Монгол өр соёлоо, Монгол хүнээ монголоороо байна уу? Энд болж байгаа бүх зүйлүүдийг хүмүүсийн өр сэтгэлийг талдаад хэр зэрэг итгэл үнэмшилтэй, хэр зэрэг одоо уран зоригтой, хэр зэрэг одоо юу гэдэг нь чин үннээсээ байна уу, хэр зэрэг шудраг байна уу, хэр зэрэг одоо юу гэдэг нь нэг тийм ирэмгийн дайчин байдлаа хадгалж чадж гэнэ үү гэдэг талаар бүх зүйлүүдийг талдаад тэгээд хамтдаа тэмдэг юм байна. Энэ цол дуудах агшин болон Монгол үндэсний баяр наадам бол тэнгэрд ч газарт ч уул усын ч лус авч зэрэг болж тэрний бүх анхаарал энэ дээр төвлөрөх юм байна гэж. Тийм учраас энэ нөрөө гэдэг энэ наадмын студентууд ороод гарах тэр үнэ бараг нэг том чөлөөлөлт болоод том засал болоод хэрэгжлийн наадам хүртэл тийм сэтгэл тэнүү ирч хүч оргилуун багт тэр ирч хүчээ эндээс цэнэглэдээд аваад явах юм байна гэсэн. Тийм сэтгэл тийм одоо юу гэдэг тийм л дэг жайгийг наадмаар дамжуулж дэглэгдсэн байна да гэж аваад хэлсэн шүү. Тэгэхээр уг нь зүгээр ер нь бол манай бүхчүүдчүүдийн энд байгаа бүх хүн ингээд сайн сайхныг бодож сайхан өрөөл тавьж бас зөвхөн өнөөдрийн ард түмний төдийгүй өндөр өвгдөөс уул усны эзэд чинь бас савдаг чинь одоо юу гэдэг мөнх тэнгэр дээдсүүд өвгдөөсийн хаан дээдсүүд бүгд л ирж одоо юу гэдэг энэ наадмаа харж шинжиж нүр хүүхдүүдээ шинжиж таньж тааж болгоож идэв юм байна гэж батсан. Тийм учраас аль болохоор шударгаад аль болохоор одоо галтай цагтай аль болохоор одоо гэдэг олныг баясгах гэдэг шиг олон түмнийхээ өр сэтгэлийг, итгэл үнэмшлийг, дотоод итгэл сэтгэлийн галыг бадраахын төлөө одоо өөрийгөө зориулах гэх юм уу гэсэн юм шиг. Тэрнийхээ төлөө ард түмнийхээ хайр хүндлэлийг одоо гэдэг авдаг. Тэрнийхээ төлөө ард түмнийхээ дээрээ өргөгдөж гарч ирэх юм зүйл юм уу да. Тэр энэ наадам бол асар цэвэр байх хэвээр, ариун байх хэвээр, нандин байх хэвээр, чин үнэнч байх хэвээр тэр зүйлүүд юм да гэж бодсон. Тэгээд Монголын ард түмний үеийн үед уламжлах энэ итгэл үнэмшил, энэ оюун санааны бие махбодын энэ дархлаа наадмаас наадам дамжин баталгаажиж Монгол түмэн маань хүчрхэгжиж одоо итгэл үнэмшил нь батчиж, сэргэж
сэргэж сэргэн мандаж явахыг тэр үүд хаалга тэр одоо бэлэг бэлгүүн тэр одоо юу гэдэг те эрч хүч амбиц эрхчлөө энэ наадамд байгаа учраас Монгол наадамдаа би хайртай баярлалаа.